Сайн байцгаана уу? Монголын эмэгтэйчүүдийн холбооны соёлыг түгээгч дуучин ган тогоо та бүхэндээ мэдчилж байна. Коронавирусын халдвар биднийг маш их айлгаж байна. Манай Монгол улс энэ аимшигт өвчтний эсрэг төр засгийн маань шийдвэр гарч үржилсэн сэргийлж чадаж байгаа нь үнэхээр бас баярлууштай хэрэг. Хүн болгон монголчууд энэ вирус Монголд бүү гараасаа хэмээн залбирч хүсэж бодож байгаа. Хятад улсын дараа халдварыг тархаж байгаагаараа Солонгос орн орж байна. Уг вирусын голдонт болоод байгаа Тэгүү хотод яг одоогийн байдлаар вирус туссан ч эмнэлгийн хор олдохгүй байна. Яагаад би Солонгос орны тухай ярьж байгаа гэхээр тэнд асар олон монголчууд ажиллаж амьдарч сурч байгаа. Ямар нэгэн байдлаар Монголын маш олон гэр бүлийн хамаатан, садан, ах トゥ, хань, ижил, үр хүүхэд нь Солонгост байгаа. Маш их санаа зовж байна. Бид нэр хариуцлагатай байж ээж энэ аимшигт өвчнийг даван туулж чадна. Дархлаагаа сэргээсэн хоол идмээр байна. Гэр бүлээ хамгаалах хэрэгтэй, үр хүүхдүүдээ хамгаалах хэрэгтэй. Монголчуудаа Монгол орноо хамгаалмаар байна. Өвчин гарсны дараа биш. Өвчин гарахаас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Манай төр засгийн удирдлагууд болон энэ өвчний эсрэг тэмцэж байгаа цагдаагийнхан, онцгой байдлын газрынхан, эмч, сувилагч та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоо соёлын довтлогоо 2 төслийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ төслийнхаа хүрээнд хариуцлагатай иргэн аяныг одоо зохион байгуулж байна. Та бүхэн энэ аянд дэгдээрэй. Миний бодлоор соёлтой хүн гэдэг бол хариуцлагатай хүнийг хэлж байгаа.